өнөөдөр бид Бурхан багш 35 настайдаа Бодгаягийн бод модны доор залран сууж Анапана бяцлаглаар 14 хоног төгс зөв самадыгаа хөгжүүлээд випашна бяцлаглыг хийж Бурханы утгыг болон гэгээрээд 35 настай Бурханы утгыг болон гэгээрсэн тэр мөчөөс эхлэн 45 жилийн турш тэнгэр хийгээд хүмүүс тэнгэр барахмаа хийгээд уулзж учирсан ямар язгуур ухсан хамаагүй, ямар шашинтай байх нь хамаагүй, уулзж учирсан бүхэнд өөрийнхөө гайхамшигт хүнч төрлөختний гайхамшигтай сайхан сэтгэлийн хэрэг арилгадаг бяцлаглаа зааж, сургаал намаа зааж, тэр уулзж учирсан хүн болгоныг зовлонгоосон гэтлэгж, стресс хямралгүй амьдрах гайхамшигтай сургаал намаа айлтж, тэгээ тооцоолшгүй олон хүн хийгээд төм буман барахмаа тэнгэрүүдийг гэгэрэл зовлонгоос гэтлэгж явсаар 81 нас сүйдэртэй болох үед Вэшали хотод би 3 сарын дараа Нирванд орно гэдгийг зарласан. Тэгээд Вэшалид борооны удирдлыг өнгөрүүлсэний дараа Бурхан багш наашаага энэ залрын явсаар бид нар замд таарсан тэр Кесарыг суврган дээр Вэшалийн нутгийн арт түмнийг буцаагаад тэндээс наашаа яваад энэ Пава эндээс 30 км-ийн цаана байгаа Пава дээр бол тэр Жунда гэдэг алтны дархны гэрт бол Бурхан багш хамгийн сүүлчийнхэн хоолыг зооглоод тэгээд тэндээс наашаа ингээд заларч яваад энэ Кушинара гэдэг тэр үеийн Мала нарын нутгийн Кушинара жижигхэн хотын энэ бидний байгаа энд нэг сайхан цэцэрлэгтэй сайхан аглаг ой байсан. Энэ аглаг ойд ирээд энд Бурхан багшийн залран хэвтэж байгаа энэ хоёр талд нь бол маш сайхан тийм хоёр саглагар сайхан саала мод байсан. Энэ модны доор Бурхан багш хэвтхийг хүссэн. Тэгээд ананд бол Бурхан багшийн нөмргийг газарт тавьж Бурхан багштай хэвтэх энд орыг засаж өгсөн. Тэгээд Бурхан багш энэ газар ингээд хэвтээд өнөөрөө өнгөрөөд өглөө нар 101 сарын шөнийн 15-нд өглөөний нар мандах үед бол Нирванд зүйлэхээр бол хэвтсэн. Тэгээ энд Бурхан багшийг ингээд залран хэвтэх үед Бурхан багш анандд хэлсэн. Би утахгүй маргааш өглөө нар мандах үед бол Нирванд руу үзүүлж энэ биеийг орхин тааллуулна. Тэгэхээр чи энэ Мала хотын ард иргэд дээр очиж уулзаад Бурханыг энд иргэд маргааш өглөө гэхэд Нирванд руу үзүүлнэ гэдгийг бол хэлэх хэрэгтэй гэж. Тэгээ ананд Мала хотын руу ороод захын хүмүүст нэг л хүнд хэлэхэд тэр мэдээ 20 минут дотор Мала хотын ард иргэдээр тарж Бурхан багштай хамгийн сүүлчийн хүнд зүйлэхээр малачуудын цуварч эхэлсэн. За тэгээд Бурхан багшийг энд Нирванд үзүүлэхээр ингээд байж байх үед тэр цувал Бурхан багштай хүнд үзүүлэхээр ирсэн хүмүүс дотор нэг настай 120 настай Субуд нэртэй нэг настай хүн байсан. Тэр хүн бол буруу номтны ёсоор хувраг болсон. Тэгээд тэдний номыг дагаж олон жил явсан боловч сэтгэл ханамжгүй байсан. Тэгээд хорвоо дээр Бурхан заларсан байна гэдгийг сонссон боловч уулзах боломж гарахгүй байсаар байгаад харин тэр шөнө Мала хотын энэ хотод ирсэн байх үедээ Бурхан энэ хажууд байгаа цэцэрлэгт орших тэр Кушинагарын цэцэрлэгт Бурхан залран ирсэн маргааш өглөө гэхэд Нирванд үлэх гэж байгааг сонсоод тэр хүн маш хурдан яарч ирж Бурхан багштай тэр хүн зүгээр нэг Бурхан багшд мөргөж залбираад өнгөрөхийг бодоогүй тэр Бурхан багшаас зовлонгоос гэтлэх аргыг Бурхан багшийн хүн төрлөختөнд заасан хосгүй сайхан сэтгэлийн хэрийг арилгадаг тэр гайхамшигтай бяцлаглыг сурч энэ төрлийнхөө нас их богинохон байсан энэ амжиж зовлонгоос гэтлэх юмсан гэж ирсэн. Ирээ тэр Бурхан багштай мөргөх гээд ирсэн хүмүүсийн өмнө зогсоод ананд бол хүмүүсийг та мөргөөд яв, хүн төлөвлөжүүлээд яв гэж ингэж явуулж ирсэн. Гэтэл тэр хүн явахгүй байсан. Би ингэ Бурхан багшийг амьд цэрэн байгаа дээр нь бяцлаглын заалган бараа, сургаал номын сонсомоор байна гэд би зөвхөн мөргөөд өнгөрмөөргүй байна гэсэн. Энэ нь тэгээд ихэд ананд чи өөрөө мөрөхгүй бол дараачийн хүмүүсийг явуул гэхэд тэр өөрөө ч явахгүй хүмүүсийг ч явуулахгүй ингээд зогсоод байсан. Тэгээ энэ үед нь Бурхан багш ананд тэр хоёрын яриаг сонсоод ананд танд чи наадах хүн над руу явуул. Наадах хүн чинь цаг нь болсон. Ном сонсох ховтой хүн байна. Над руу явуулаа гэсэн. Тэгэхээр анандыг ингээд тэр хүнийг ингээд Бурхан багштай зөвхөн мөргөөд явгээд ингээд хэлж байгаа нь бол ананд бол тухайн үедээ мэдэхгүй байна. Гэхдээ Бурхан бол тэр ихнийг мэдж байгаа. Эренгэдээ нэг ангат сангасан хүнийг далайн иргэдээр ган морины иргэдээр ирэхэд нь чи усуугаад хэрэггүй. Чи зүгээр мөргөөд яв гэж хэлж байгаатай адил байдал болж ирсэн учраас Бурхан багш тэр хүнийг анандад хандаад за наадах хүн наашаа явуулаа. Наадах хүн чинь цаг нь болсон хүн байна. Би амжаад ч гэсэн наадах хүнд чинь ном сургаал айлдаг. Тэгээд Субуд Бурхан багш утахгүй хэдхэн хормын дараа нар мандах үед бол Бурхан багш Нирванд үзүүлэх байсан.
Тэгээд тэр бурхан багш тэр хүнд сургаал номыг айлтсан. Үнэхээр одоо олон одоо галбын турш буян хурааж бодисатвтай хамт явж бясалгал хийжсэн, Анапана бишна бясалгал хийжсэн учраас тэр тухайд одоо сануулад дөрвөн шат шүлэг айлдах төдийд тэр Анапана бясалгалан сэргэж гүн төвлөрөлд хүрч бишна бясалгал хийсээр сэтгэлийн гүнд үйл өөрийг устгах одоо тэр мөнх хүсийн бэлгүүнтэйгээр устгах ажил нь явсаар тэр хүн бол одоо хичээгээд шаргуул бясалгал хормын дудгийг явтаа байсан учраас бурхан багшаас бясалгал заалгаад тэр хормын дотор явж одоо ойрхон байгаа зэрэгэлдээ байгаа модны доор сууж бясалгалаа шаргуул сайхан хийсээр байгаад хэдхэн минутын дараа бол архантай утыг болон гэгээрээд ирээд одоо бурхан багшийг нэрвэн дөрөв үзүүлэхээс өмнө бол бурхан багшд эргэж мөргөж залбирч хүндэтгэл үзүүлж тэгээд бурхан багшаас сахил хүрдэж ховрог болоод одоо ингээд тэр хүн тэгээд удалгүй бол тэр хүн бас бурхан багшийг нэрвэн дөрөв оцолсны дараа бол удаагүй бас таалуулсан. Тэгэхээр бол бурхан энэ юу хэлж байгаа гэхээр бурхан багш амьдралынхаа эцсийн хоромд одоо утахгүй нар мандахж байгаа хэдхэн хормын дараа нар мандахад бол нэрвэн дөрөв оцолох гэж байгаа тэр мөчтөж гэсэн амжиж нэгч гэсэн хүнийг зовлонгоос гэтлэх тэр хүн ямар шашинтай хүн байх нь хамаагүй тэр хүн бол хиндүү шашны янз янзын орсголыг дагдаг тийм насаараа явсан хүн байсан. Тэгэхэд зөв номтой ариун номтой очирхонгууд тэр хоромд бол тэр хүн зөв зам руу орж гэрэл ариусалт хүрчээсэн. Тэгэхээр бурхан багш ингэж одоо амьдралынхаа эцсийн мөчөд одоо ингэж бусдын төлөө одоо зүтгэсээр энэ газар нэрвэн дөрөв үзүүлсэн юм аа. Одоо нар мандаж нэрвэн дөрөв орох үед одоо ямар хууль явдал болсон тухай бол Махапаринес нэрвэн сударт бол ингэж гарсан байдаг. Бурхан багш одоо нэрвэн дөрөв орохын өмнө бол эхлээд самадиг нэгээс аваад 8 дахь шат одоо самади шат хүртэл бол одоо самади 8 дахь шат хүртэл 1-ээс аваад 2 3 4 5 гэдэг ингээд 8 дахь шатанд хамгийн оройд одоо самадиг өндөр шатанд хүртэл хүрсэн байдаг. Тэндээсээ буцаад дахиад одоо 8-аас 7 6 5 4 3 2 1 гэдэг ингээд тэгээд 1-р самадиас буцаж 1-р самади 2-р самади 3-р самади 4-р самадид ороод тэгээд 4-р самадид орохдоо одоо бэлмигээ одоо ханиад тэгээд нирванд орсон тухай бол одоо энэ сударт айлтсан байдаг. Тэгэхээр энэ бурхан багш нирванд орж байгаа процессыг үйл явдлуудыг тэнд байсан одоо лам хуургууд дотроос бол анууруудаа ховрог бол тэнгэрэг мэлгмигээр болгоож байсан. Бурхан багш одоо 1-р самадид орлоо, 2-р самадид орлоо гэдэг. Заавал 4-р самадид ороод нирванд орлоо гэдэг бол мэдэж болгоож одоо тэнд байсан эгэл ард иргэд хийгээд тэнгэр брахманар хүмүүст бол одоо айлдж байсан юм аа. Тэгэхээр бол анууруудаа бас айхтар мундаг хүн байсан нь бол эндээс харагддаг. Бурхан багшийг нирван дээр үзүүлэхэд энд ингээ байж байгаа үед хорон цугласан олон одоо зөвхөн хүмүүс биш тэнгэр брахманар цугласан 10,000 ертөнцийн хүрдэнд оршдог одоо номын тэнгэр брахманар бол өнөөдөр бурхан багш нирван дээр үзүүлэх гэж байна гэдгийг сонсоод бүгд одоо мэдээж одоо тэнгэр брахманар бол мэдээлэл бол маш амархан төгдөг. Тэгээ бүгдээрээ цуглуулж энд бол энэ бидний ирээд байгаа энэ Кушанагарын энэ одоо газар энэ утаг бол тэрчгээр тэнгэр брахма хүн нэгээ харж байсан гэдэг. Тэнгэр брахманар өөрөө өөрсдийн хөгжмөөр хөгжимдөж цэцэг өргөж одоо тэнгэрлэг мандарва цэцэг одоо бурхан багшийн дээрээс бууж ингэж байсан гэдэг. Тэгээд одоо бурхан багшийг одоо нирван дээр үзүүлэх гэж байгаа энэ үед бол асар олон хүмүүс гониглж байсан. Тэрэн дотроос бол гэгээрэлд хүрсэн хүмүүс бол гониглохгүй. Аганаасаа хорвоо төрсөн л бол нэг өдөр өгөх нь тодорхой байсан. Хорвоо төрсөн нь бол одоо мөнгө хүсийг эзүүлэх нь тодорхой. Тэр мөнгө хүсийг одоо биеэрээ мэдэрсэн, ойлгосон, ухаарсан учраас одоо гэгээрэлд хүрсэн архантууд бол нам гүн сайхан суугаад мөнгө хүсийг тунгаан бясалгалдаа шамдаж бурхан багштай нирваны энергиээр холбогдно байсан юм аа. Харин хүмүүс бол ойлн голнглэж байла. Тэр хүмүүсийн дунд бол ананд байсан. Ананд тус яагаад ойлгомжгүй гэхээр анх одоо 25 жилийн турш бурхан багшийн дэргэд одоо шүүдэр мэт байсан боловч анх бурхан багштай уулзахдаа ном сургаалын сонсоо Ширатапаны шатанд хүрсэн, гэгэрлийн анхны шатанд хүрсэн. Харин одоо бурхан багшиг амьд цэрэн байхад би амжиж гэгэрэлд хүрч архантай утыг бол чадсангүй да ойлон одоо сэтгэл хямарч ойлон гонхорсон. Тэгтэн бурхан багш анандыг дуудаад Ананд минь чи хүн төрлөختний төлөө, сайн сайхны төлөө, ирээдүйн хүмүүсийн төлөө бурхны заасан сургаал намайг цэвэр ариунаар нь хойч үлдээхийн төлөө чи бол агуу их одоо буянтай үйл хийсэн юм шүү. Чи уйл гониглож болохгүй. Чи удахгүй бурхныг нирванд руу үзүүлсэн дараа утахгүй чи
гэгэрл чаданд хүрнэ. Чи аянда чамд тийм бололцоо байгаа. Тийм учраас битгий уйлж гонё гэж андад одоо бурхан багш хэлсэн байдаг. За ингээд бурхан багш яг амьдралын сүүлчийн хором ирсэн. Одоо ингээд нар одоо өөрт цайгаад нар одоо эхний одоо цацраг мандах үед бол бурхан багш хамгийн сүүлчийнхэн амьсгалыг хураах одоо болсон. Энэ цаг үед бурхан багш энд хорон цугласан Тэнгэр Брахма хийгээ тэр одоо ховрог лам ховрогод цугласан маалаачуудад хандан бясалгал хийдэг бүх хүмүүс хандан хандадааны биккаве аппамаадэна самбаадэд вайдама санкара аппамаадэна самбаадэд. Энэ гайхамшигтай үг бол бурхан багшийн 84 мянган номын цогцсон айлцсан. 84 мянган содроо айлцсан. Энэ бүх айлцсан сургаал бүхэн эцэстээ яг л бурхан багш юунд арт шавь нартаа хүсэж байсан бэ гэхээр хандадааны биккаве. Энэ дэр биккаве гэдэг үг нь бясалгах одоо хувргууд гэсэн. Энэ хувраг гэдэг үг нь бясалгал хийдэг хүмүүсийг л хэлээд байгаа юм. Лам хувраг хувцсан юмсан мөртлөө бясалгал хийдэг бол биккаве хувраг болохгүй. Тэгэхээр энэ биккаве гэдэг үг нь бясалгал хийдэг хар, шар ямар ч хамаагүй бүх хүмүүсийг хэлж байгаа. Хандадааны биккаве вайдамма санкара. Энэ хорвоод үүссэн юм бүхэн мөнгө ус шүү. Энэ дээр санкара гэдэг үг нь үүлийн үрийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл бясалгал хийгээд биед үүлийн бидний урдын хийсэн үйлээр биед мэдрэмж болж илэрч байгаа. Сайхан муухай мэдрэмж болж сэтгэл таагүй бодол болж сэтгэл хямрал болгож ингэж үүсэж байгаа. Тэгэхээр энд үүсэж байгаа биед үүсэж байгаа санкара бүхэн одоо үүлийн үр бүхэн вайдамма мөнгө ус хоёромтгай шүү. Мөнгө ус хоёромтгай шүү. Хандадааны биккаве вайдамма санкара аппамаадэна самбаадэд. Аппамаадэна гэдэг нь сэрэмжээ алдалгүйгээр нэг хоромч гэсэн нэг секунд ч гэсэн сэрэмжээ алдалгүйгээр гэдэг нь нэг хоромч гэсэн мөнгө усын билгүүнийг алдалгүйгээр самбаадэта гэдэг нь бясалгалд шамдагтун гэсэн. Бүтээгтэн, бясалгалыг бүтээгтэн гэсэн. Энэ нь үгээр сахилыг сахиж төгс болгохтун, 5 сахилыг одоо яс сахидаг болгохтун, анасаа сахих ёстой гэсэн юугаар сахидаг байсан бол явандаа сэтгэлийн чинь нэг биений чинь одоо сэтгэл оюуны чинь нэг одоо хэсэг болж автоматар амтан алж чаддаг, худал хэлж чаддаг, улгаа хийж чаддаг, арх тамхи хэрглэж чаддаг, 3 илгийн харьцаанд орч чаддаг ийм байдалтай болдог. Тэгэхээр цаг алдалгүйг сэрэмжтэй байгаад сахилыг шаргуу сайн сахитун 5 сахилыг хар хүмүүс бол 5 сахил лам хувргууд одоо гэлэнгийн сахилтай хүмүүс 227 сахил яс шаргуу сайн сахитун гэсэн. Тэгээ сампадэд гэдэг нөгөө нэг утга нь анапана бясалгал хийж анапанаас төвлөрлийг хөгжүүл самадыг бүтээгдэг гэсэн. Зөвхөн нэг төр зөөр нэг төвлөрөх гэж оролдож хичээх биш хийвэл хийсэн шиг хийгээд анапана бясалгал хийж төвлөрлийг болгохтун самадыг бүтээгдэг гэсэн. А нөгөөх нь сампадэд гэдэг нь юу хэлж байгааг випашна бясалгал хийж үйл өөрийг төгс устгахтун гэсэн. Тэгэхээр бурхан амьдралынхаа 45 жилийн турш энэ л одоо шила самади панья сахил сахих шила гэдэг нь сахилыг хэлж байгаа. Самади гэдэг нь анапана бясалгалыг хийхийг хэлж байгаа. Одоо шила панья гэдэг нь билгүүнийг үүсгэдэг випашна бясалгалыг хийж. Ийм л зүйлийг заасан тэг амьдралын эцсийн хоромдоо энэ л одоо зүйлээ захисаар одоо энэ хорвоог орхин утсан юм аа. Тэгэхээр одоо бид бурханы сургаалыг дагдаг одоо бясалгалыг хийдэг хүмүүсийн хувьд бол энэ одоо бурхан багш 45 жилийн турш заасан одоо бурхан багшийн айцсан тэр 84 мянган номын цогц эцэстээ бурхан багшийн энэ сүүлд хамгийн сүүлчийн нэгсэн захиар дотор бол багчтай юм аа. Тийм учраас цаг алдалгүй шаргуу сэрэмжтэй байж бясалгалдаа шамдах ёстой гэж одоо бурхан багш хамгийн эцсийн зүйл загсан байна. Тийм учраас бясалгач нарын хувьд бол цаг алдалгүй анапана випашна бясалгалаа хийж бас тодорхой шатанд хүрч хийсэн шиг хийж энэ амьдралдаа тэрийг сэтгэлдээ тэр сайхан сургаал номын шингээх хэрэгтэй гэдэг одоо ийм зүйлийг та бүхэндээ хэлье. Тэгэхээр одоо хийгээд ирээдүйн одоо энэ бурхны энэ дагшин газруудаар эргэж мөргөл хийж байгаа хүмүүс маань энд ирээд энэ сайхан бурхны энэ хүндэтгэл газар сайхан мөргөж сэтгэлээ сүзэглэж цэцэг өргөж арц хүж өөгөөлж одоо зул өргөх буян хураахаас гадна бурхан багш хамгийн сүүлд юу загсыг санах хэрэгтэй. Жинхэнэ дээд хүндэтгэл бол бурхан багш бясалгалыг миний заасан замаар явбал тэр бол жинхэнэ хүндэтгэл болно гэсэн. Бурхан багш юу заасан бэлээ? Тийм ээ? Бурхан багш юу заасан бэл нүглийг бүү үлдээ гэсэн. Нүгэлтэй үлийг тэр сахил сахыг хэлж байгаа. 5 сахил сахыг хэлж байгаа. Буйныг хотолж болгон болгоо гэж. Тэр нь самади бясалгал, анапана бясалгал гэж самади төвлөрлөө сайжруулахыг хэлж байгаа. Амин буйныг хотолж болгон болж өөрийн сэтгэлийг огоот номтох. Өөрийн сэтгэл огоот номтох гэдэг нь өөрийн сэтгэлээ бүрэн цэвэрлэж дуусгах.
Тэр нь Анапана Випашна бясалгал хийж бэлгөөний хөгжүүлж байгаад сэтгэлийн хэр уртахыг бүрэн арилгаж дуусгах, бүрэн цэвэрлж дуусгах гэсэн. Тэгэхээр энийг бол бурхан багш амьдралынхаа эцсийн мөчид одоо загсан учраас энд ирсэн буянтай хүмүүс энд бурханд мөргөж залбир сэтгэлээ ариун байлгаж энд ямар нэгэн орчны харагдж байгаа сайхан муу хойноос бол сэтгэлээ хямрааж сэтгэлдээ хэрэг үүсэхгүйгээр сэтгэлийн одоо баяр баясгалаар дүүргэж бурханы одоо заасан сургаал номыг сэтгэлдээ тунгааж сэтгэлээ ариун байлгаж одоо цэцэг тэргүүт нь арт хүч тэргүүт нь өргөж буян хураахаас гадна энэ газар ирж шаргуур сайн бясалгаж Анапана бясалгаж Випашна бясалгал хийж сахиж ингэвэл энэ одоо газрын бурханы заасан замаар явж эцсийн мөчтөө заасан сургаалыг нь бол бид нар сэтгэлдээ шингэснээр агуу их буйныг хураах боломжтой юм аа. Тийм учраас одоо энэ сайхан газар эрэхтэй бол энэ саяын бурхан багшийн захиарыг захиж санаж одоо сэтгэлдээ шингээн бясалгал хийж байх ёстой гэдгийг та бүхэнд хэлье.